За 2008-аас 11 оны хооронд нүүрсний үнэ 36.5% нэмэгдсэн баг. Уурхад хэрэглэгддэг гол нэр төрлийн дизелийн хөлс шатах таслах материалын үнэ 60 орчим хувиар. Тэсэг материалын үнэ бол 98%. Уул тээврийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийн үнэ 90%-аар нэмэгдсэн байгаа. Нүүрсний үнийн өсөлтөөс зардлын өсөлт нь илүү төрүүлж явааг бол харуулж байгаамаа. За бид төр засгийн зүгээс нүүрсний үнийг нэмэхгүй байна. Сэлбэг хэрэгслийн үн нэмэгдэж, зардал нэмэгдэж байна. Тэхээсээ илүү дотооддоо үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах. Үр ашгийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажлууд бас санаачсан зохион байгуулж байгаа. Тус орны нүүрс чиглэг өндөртэй. Нүүрснийх нь байгалаас гарч байгаа илчилэг нь 2700-аас 3000 ккал байдгаас гадна энэ байдал нь хүчин чадлаа 100% ашиглахад нөлөөлж зах зээлийг тэлэх боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа учраас энэ хүндрэлтэй байдлаас гарахын тулд 2011 онд хатаах үйлдвэр конвейерийн системийг барьж байгуулад байна. Энэ хатаах үйлдвэр конвейерийн тээврийг бол Монгол номууд бол манай ураа бол анх нэвтрүүлж байгаа. За тэгээд гадны техник технологиг авч нэвтрүүлж нутгшуулна гэдэг бол бас нэлээд том асуудал байдаг юм байна. Биднээс бол техник технологи төхөөрөмж барилга ухсралтын ажлыг бол 100% хийсэн ч гэсэн энэ нутгшуулах ажил дээр бас жоохон хугацаа шаардах. За төслийн хүчин чадлыг бас 100% эзэмшихэд бол энэ талын асуудлууд яхан бас хөгдөх байх. Энийг бол биднээс бол тухай үед нь шийдэж явбал өрн болцоотой. Энэ байгуулсан онцлог нь бол нүүрсний чигийг бол хатааж нүүрсний бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж одоо дулааны цэцлэгийн станцуудын 1 кВт эрчим хүч үйлдвэрлэхэд одоо шаардлагатай нүүрсний хэмжээг багасгах, за үр ашгийг бол дээшлүүлэх. За хоёрт нь болохоор бол дотоодын нүүрсний тээврийн зардлыг бол багасгаж, за сэлбэг хэрэгсэл шатлах туслах материалын зардлыг хэмжснээр бол бүтээгдэхүүний өөрийн мөртийг хэмдруулж одоо зах зээл бол өршөлдөх боломжтой тэлэх үүднээс бол энэ төслийг бол хэрэгжүүлсэн. За энэ төсөл нь бол нийтдээ 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ хөрөнгө оруулалтыг бол тус урхай бол өөрөө санхүүжүүлсэн. За төслийн тооцоогоор бол жилдээ 2.5-аас 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөд үүнээс цааш бол одоо үр ашиг өгөөд явах болцоотой. За энэ төсөл хэрэгжснээр бол одоо биднээс дотоодын зардлыг бол 1.8 тэрбумаар, за нүүрсний илчлэг болон бүтээгдэхүүний чанар сайжирснаас бол 1.4 тэрбум төгрөгийг бол олох боломжтой байж байгаа. Цаг бүрт 100 тонн нүүрс хатаах 200 бүхий хатаах үйлдвэр 2 км урт конвейерийн байгууламж байрсан нь эдийн засгийн төдийгүй байгаль орчинд эерэг хандлагыг бий болгоод байна. Энэ төслийг хэрэгжихээс өмнө карьераас нүүрсээ 3 км илүү задгайгаар тээвэрлэж орчны тоосчлтыг ихээхэн хэмжээгээр бий болгодог байсан нь ард хоцорч газрын гүнээс ухаж авсан нүүрс багуунд ачигдах хүртлээр бутлах, хатаах гэд бүхий л технологи ажиллагаа нь одоо үзэгч таны харж байгаа энэ хоолоогоор далд явагддаг болжээ. Техник тоног төхөөрөмжийн хүрээнд бас биднээс 2 гидер экскаватор авч завсрын хаягдж байдаг нүүрсийг бас олборлож түүнээс олох орлогыг бас нэмэгдүүлэх талаар биднээс бас бодиттой ажил хийгээд явж байна. Хэдий биднээс энэ асуудлыг шийдээд явж байгаа боловч жилээс жилд одоо уулын ажлын ахилтаар 6-аас 8 градусаар бол доошхон хөрс бол доошхон сууж байгаа учраас тэр хэмжээгээр зардал нэмэгдэж байна. Тэгэхээр энэ зардал нэмэгдэж байгаатай холбогдуулалтаа бас авах арга хэмжээг бас холбогдох байгууллагууд бас анхааралтай авч үнний асуудлыг бас зохих хэмжээнд бол яаж шийдвэрлэхгүй бол бас энэ мэтэр ингээд цааш үргэлжлэх юм бол одоо төвийн эрчим хүчний 28% хангаж байгаа, тест дөрөв цэцлэгийн станцын 50% хангаж байгаа уурхай бол бас асуудалд бол орох үргэлжлэлийн бэлтгэл ажил дараа 13-14 онуудын асуудал дээр хүндрэл учрах нь бол ойлгомжтой. Үүнийг бас харж үзэх асуудал, онцгой асуудал гэж бас хэлэх нь зүйтэй хаа гэж ойлгож байна. Хөрс зузаахын хэрээр технологийн хүчин зардал нэмэгдээ. Тэгэхээр тэр хэрээрээ эргээд одоо энэ нүүрсний маань үн нэмэгдэх гээд байгаа шүү дээ, тий. Энийг бол одоо хүмүүс ард иргэд төдийлөн ойлгохгүй одоо нүүрсний үн нэмэгдвэл мэдээж хэрэг бидний одоо нөгөө тогны үн чинь нэмэгдэн шүү дээ, тий. Тэгээ энэ ер нь ямар үнд шалтгаанаар хүний хүчин зүйлээс одоо хараад бусаар зузаараад байна, тийм ээ. Энэ болохоор бол яг шинэ технологи нэвтрүүлснээр биш ээ. Энэ бол ингээ байгалаас заягдсан уул геологийн нөхцөлийн дагуу 6-аас 8 градусаар одоо ашиглах нүүрсний баласт маань унах тусам хөрсний хэмжээ зузаарч байгаа учраас тэр хөрсийг одоо хуулж байж биднээс нүүрсээ олборлох зайлшгүй шаардлагатай. Нэг үгээр хэлэх юм бол биднээс өнөөдрийн байдлаар 3.5-аас 4 одоо хөрс уултын коэффициент байна.
Энийг бол ард иргэдэд ойлгуулахын тулд нийтдээ бол 4 хурц шороо авч шидэж нэг хурц нүүрс авч байна гэж ойлгож болно. Одоо 12 он 13 он гэхэд бол энэ болгоод 5 6 гэсэн процентор бол нэмэгдэж явна. Тэгэхээр бол одоо зардлоо тэр хэмжээгээр бол нэмэгдэж одоо үйлдвэрлэлийн гарч байгаа эцсийн бүтээгдэхүүн дээр бол энэ зардлын хэмжээ бол сууж өгөх учраас 1 тонн нүүрсний өртөг бол нэмэгдээс өөр зайлшгүй болж байгаа. За өнөөдөр 100 метрийн карьерийн гүнээс олборлон борлуулж байгаа 1 кг нүүрсний үн маань 15 төгрөг 60 мөнгө байгаа. Байгаа нь бол өнөөдөр одоо ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ хаач байхгүй бас ард иргэд маань бас зөвөр ойлгож байгаа үстэй. Тэгээд цаашдаа бол нүүрсний үнийг бол тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг ирэх үхий байгууллагууд нь ойрын хугацаанд шийдэж цаашлаад нүүрсний үнийг бүрэн чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаамаа. Уул уурхайн үйлдвэрлэлийн нэг сөрөг тал нь нөхөн сэргээлтийг дор бүрдэн хийгээгүй улмаас байгаль сүйтгэгдэж их дэлхийд нөхөж баршгүй хор учруулдаг юм. Шивэ овоо хувьцаа компанийн хувьд 2003 оноос эхлэн уулын ажилд хөндөгдсөн талбайд техникийн болоод биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж ирснээс гадна аймаг сумын байгаль орчин хариуцсан газруудад нийт 11.9 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн байна. Биологийн нөхөн сэргээлтийг хийхдээ бид мэрэгжлийн тусалцаа авч хийж байгаа. Энэ дэд манай аймгийн мэрэгжил сургуулийн төвийн биологийн нөхөн сэргээлийн ангийн хөөгчдөөр гэрээт ажлыг гүйцэтгэж ингэж хийж байгаа. Биднээс энэ ашигласан орон зайгаа техникийн нөхөн сэргээлт хийгээд ашигласан орон зайгийнхаа 80% гүйцэтгэж биологийн нөхөн сэргээлтийг хийж чадж байгаа, амжилж байгаа. 2016 оноос дулааны 5 дугаар цахилгаан станц ашиглалтанд орохдоо холбогдуулж нүүрс олборлох хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлэх буюу шинэ станцын хэрэглэх нүүрсний 70%-ийг хангах засгийн газрын шийдвэр гаргаж байгаа юм. Үүнтэй уялдуулан техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулад дуусах шатандаа явж байна. Жилд олборлох нүүрсний хэмжээ 3-аас 4.5 сая тонн, тэр хэмжээгээр хуулах хөрсний хэмжээ 20-с 29 шометр болохоор байгаа. Энэ их ажлыг дагаад ажиллах хүчнийг нэмэгдүүлэх тэдний нийгмийн асуудал гээд олон ажлууд араасаа ундрна. 2020 он гэхэд одоогийн байгаагаас 2 дахин их буюу 900 орчим ажиллагчтай болохоор тооцоо гараад байна. Ийхүү эрчим хүч уул уурхайн салбар үүсгэн байгуулагдсны 90 жилийн ойн босгон дээр Шивэ овоо хувьцаа компани хамт олон хөгжил дэвшлийнхээ бас нэгэн шинэ гараан дээр ирээд байна.